Зяа юу айцхан бамбарнууд минь. Хэдүүлээ бас ч гэж 2 цувралын ард гарчлаа шүү тий. Японы алдарч Жуон өнөө Тайваны алдарт улаан хувцастай охины тухай болох The Tagalong кинонуудыг яриад дуусгасан байгаа. Гиснээс нэрээ энэ 2 цувралын бүх ангийг нь базаад нэг бичлэг болгоод оруулсан байгаа шүү. Шууд суугаасаа үзээрэй. Харин одоо мэдээж өмнөд Солонгосын алдарт Whispering Corridors-ыг дуусгах удаа. Хэдийний 4 анги нь орсон байгаа ба энэ удаа 5 дахь анги болох Whispering Corridors Blood Pledge буюу цусан тангараг. Зэг тэгэхээр олон юм яриад явах шууд кинонда орцгоё. Дотор байртай католик сүмийн сургууль суралцдаг охид би Южин, би Union, би Суи энэ амлалтыг өгч байна. Бидний шалтгаан өөрчлөгсөн бид өнөөдөр үхэх болно. Хэдий үхэхгүй амьд үлдсэн ч бай бид энэхүү амлалтанда хизээд үнэнч байна хэмээн хилэн бүгд хурууга зусан цусаараа амлалт бичсэн цаасан дээр тангараг өгч байх үед сүмийнх нь хаадгыг нэгэн хүн пижгэнтэл балбана. Нэгэн охин эгчтэйгээ уулзах гэ дотор байрных нь гадаа ирэхэд эгч нь дээврээс унан өгснээр кино маань эхэлнэ. Саяны унаж өгсөн охиныг өнжүү гэх ба мэдээж охтоос багш нар нь байцаалт авч эхэлнэ. Тэр тусмаа энэ манай гол дүрийн охин болох Сүүгээс чи сая өнгөрдөг өнжүүтэй бүр багын найзууд үстэй. Яагаад өгсөн тухай нь мэдэхгүй юу гэж асууж гарна. Мэдээж охтууд бид нар сургуулаас гарчихсан байсан мэдэхгүй л гэнэ. Уг мэдээг сонссон манай Сүүич мэдээж маш хүнд байдалтай харагдах ба өнгөрсөн найз нь хальт ард нь харагдах тэр. Манай Сүүийг ангидаа ороход бусад сурагчид чи өнжөөтэй дотн байсан мэт яагаад өгсөн? Уг нь бүр сурлагаараа сургуулийн номер 1 штэ гэдэл байцааж гарна. Энэ үед нөгөө хамт цусан тангараг өргөд байсан танхаа найз Южин авран гардаг. Энэ охиныг нь хэдүүлээ цаашдаа ярин танхаа гэдэл дуудаа авчихъя. Нүдийн цайны үеэр ч мөн бусад охтууд манай Сүүийг чи мэдэх ёстой гэдэл дээрлэж эхэлдэг. Энэ үеэр бас л хамт нөгөө цусан тангараг өргөсөн нөгөө охин болох Унионч мөн хамгаалдаг. Энэ охиныг нь цаашдаа хэдүүлээ чоолхтой охин гэдэл дуудаа авчихъя. Манай Сүүи хямарч байхад нь танхаа найз нь ирж арадах ба Сүүи бид нар ч гэсэн хамт өөх хөстэй байсан штэ гэдэл нэгэн сонин зүйл хэлхэн тэр. Өнгөрсөн охин өнжүүгийн ажил явдал болж байхад нөгөө дотор байрных нь гадаа ирдэг дүүн манай Сүүигээс ихчээ та мэднэ үстэй яг юу болсон юм бэ гэдэл асууж байхад манай Сүүи би юу ч мэдэхгүй уучлаарай гэдэл бараг л зүхтаад тэндээс гардаг. Манай Сүүи ч найз өнжүү болон дүүтэн жаргалтай байсан мөчүүдээ дурсан явна. Кадр солигдож өнгөрсөнд болсон үйл явдлыг харуулхад найз өнжүү нь хоёулаа өөр ангид орно гэхлээр хэцүү л байна. Гэхдээ манай Сүүи найздаа өөрийн чихвчний хөгжмөө өгөн энэ бол миний нөхөрлийн баталгаа. Харин алга бол намайг алдна гэсэн үг шүү золиг минь гэдэл найзтайгаа тоглон сургуулийнхаа дээр сууж харагддаг. Бусад сурагчид манай эдэг алуурчин энтергээд энэ тэнд бичээд манай хэд сандран арилгаж эхэлдэг. Оройн болоход сургуулийнхаа сүмд манай горов ярилцсан байх ба манай Сүүи би ер нь багш нарт юу болсон тухай хэллээ гэхэд танхаа болон чоолк хоёр манай өнөө битгий нэг хохирогчиг загнаад бай сургуулаа төгсөж чадахгүй болох гээ юу гэдэл тархийг нь угаах гэж оролддог. Оройн болоход өнөө чоолк сурагчийн аав нь би чиний төлөө өдөржин шүнжин хуруу хумсаа хуглан хичээж байхад чиний энэ сурлагын дүн энтер чи юу вэ? Чи ер нь коллежид орж чадахгүй юм байна л да гэдэл зодож гардаг. Чоолк сурагчийн аав нь ер нь байнга л ингэж хүчирхийлдэг юм шиг байгаа. Маргааш нь болоход танхаа сурагч сургуулийнхаа бахархлын түлхүүрийг өөртөө үлдээхийг гуйхад менежер нь чиний сурлагч нь бүр 10 дугаар ойрлууд ошлчихсан. Наадах чинь 1-р ойронд байгаа хүүхд авах ёстой гэдэл тас загнаж гардаг. Танхаа сурагч ёстой л нэг шүд зун тисэж байгаад түлхүүрийг нь буцааж өгдөг. Нэгдсэн сурлагын дун гарахад мэдээж хөөрхийн өнөө өнгөрдөг өнжүү 1-р ойронд орсон байдаг. Өдрийн хоолны цаг болоход өнгөрдөг охин өнжүүг жирэмсэн болоод найз залуудаа хаягдсан болохоор амиа оруулсан юм байлээ. Ингээд л хүүхдүүд цуурч байхад манай Сүүи нөгөө хоёртаа та хоёр албаар юм цуу яриа гаргасан уу гэдэл маш их уурлахын тэр. Мэдээж нөгөө хоёр нь ч тэр үгүй л гэ тас гүрээдэг. Өнгөрдөг охин өнжүүгийн дүүнч тэр энэ цуу яриаг сонсчихсан их л ууртай ярин манай Сүүид та энэ яриа гаргасан уу? Та ихчтэй тэр үед хамт байсан биз дээ. Тантай уулзна гэж явсан штэ гэд их л уурлж байгаад явдаг. Их л сэтгэлээр унсан өнжүүгийн дүү дээвэр рүү гарахад манай Сүүид сандран араас нь гарах гэхэд хаалга нь түгжээтэй байдаг. Энэ үед өнжүүгийн дүү ихчинхээ буюу өмнө нь Сүүигийн өгсөн чихвчний хөгжмийг олсон байдаг. Кадр солигдож өнгөрсөнд болсон зүйлсийг харуулж эхлэхэд Сүүи нөгөө хоёртойгоо шоудгаар гарахад найз өнжүү нь үүдэнд нь хүлээж байх ба манай Сүүи юу ч хэлэлгүй огт тоохгүй л яваад өгдөг. Нөгөө хоёр нь ч тэр энэ охин яагаад дандаа чамайг дагаад байдیں гэдэл их л зэвүү өгнүүд хэлээстэй.
Ер нь бол манай Сүүи анханасаа энэ хоёртой найз байгаагүй ба сүүлд л энэ хоёр их л тал засч байгаад манай Сүүитэй найзалсан юм байлаа. Шоудаж байхдаа өнөө танхаа найзтай нэг их л дотн байсан залуу манай Сүүи рүү хандарч эхэлснээр энэ хоёр уулзалтаж эхэлсэн байдаг. Найз өнжөөрөөгөө уучлаарай би ойртой их завгүй байгаа чи оройтолгүй гэртээ хараарай гэж мессеж бичсэн байдаг. Холбоотой байсан залуутай манай Сүүи уулзаад эхэлсэн тул танхаа найз нь нэлээд дургуутсан байдалтай л харагдана. Нийнхүү уулзалтаж явсаар нэг л мэдхэд манай Сүүи жирэмсэн болсон байх ба өнөө залуугийнх нь ээж нь битүү дарамтлаастай. Өнөө залуун ч ээжээ ирэх хүүхэд байсан ба манай Сүүид чи ер нь өөрөөсөө хамгаалахгүй яасан бэ? Жирэмсэн болсон чинь чиний л буруу штэ. Хүүхдээ ахуулах тал дээр ээжтэй яриад шийд. Би ээжэд хэлчихсэн байгаа гээд л яваад өгдөг. Хөөхий нөгөө өнгөрдөг найз өнжүүнч чи ойрдоо ер нь юу игээд яваад байгаа наа хоёртойгоо. Бас наа залуу чинь чамд хань болохгүй штэ гээд л уурлахад манай Сүүи найздаа жирэмсэн босноо хэлж чадалгүй чамтай огт баймааргүй байна. Битгий миний амьдралд ороод бай гээд найзаагаа гомдоогоод явсан байдаг. Үйл явдал одоо цаг үедээ ирэхэд сургуулийнх нь бас л нэг сурагч манай Сүүийг дээрлэх ба ер нь танхаа чолк хоёр чинь чамтай яагаад найзлах болсон тухай чи мэдхүү. Чамтай ойрцсноор өнжүүгийн сэтгэл санаа өмөрч сурлагын 1-р ойрнаас нь унгааж танхаа өөрөө 1-р ойронд орох зорилготой шүү гэж хэлэх энэ төр. Сүүи ч нэлийн уурлан явах ба Сүүийг яран очиход хинч байдаггүй. Бусад сурагчид нэрээ өнжүүг өнгөрөхөд Сүүи дээвэр дээр хамт байсан бол яах вэ гэж ярилцаж авахыг нь манай Сүүи олон сонсоод маш их уурлан дээшээгээ гарan цонх хаглахтаа гараа гэмтээгээд л амждаг. Өнөө залуугийнх нь ээж хүүтэйгээ утсаар ярин миний хүү битгий санаа зов ээж нь зохицуулна одоо тэр охины чинь сургууль руу явж байна гэж ярин уцаа таслахад хөөрхийн найз өнжүүн хэдий өнгөрсөн ч гэсэн найз Сүүигээ хамгаалаад л ах шиг байна. Өнөө ховжив ярьдаг охтууд сургуулийн 0-д байж байхад өнөө чолк охин чинь бүр албаар өнжүүг өнгөрөхөд Сүүи хамт байсан штэ гээд хор хийх ба яг энэ үед нь өнжүүгийн сүнс харагдан ёстой л нэг цус харвах тохино. Яг энэ айсан чигээрээ ангитай орон танхаа сурагчид би өнжүүг харсан яг мөн байсан гэдэл ярьж байхад өнжүүгийн сүнс дахин цонхон дээр нь харагдах ба гайхан харвал өнгөрсөн өнжүүгийн дүүн л гадаа явж байхан тэр. Өнжүүгийн дүү орж ирээд манай Сүүид өнөө дээврээс олсон өөрийнх нь хөгжмийг өгөхөд өмдөндөө шээтлайсан чолк охин шууд л очоод чи намайг айлгасан уу танаа их ч ер нь яагаад харагдаад байгаа нь тэр чи өгчихсэн биз дээ гэдэл дайрч гардаг. Өнжүүгийн дүүч бүр уурлан үсээ хайчлан эхлэх ба Сүүийг очоод болиулахад өнөө танхаа сурагч анги дүүрэн хүүхдүүдийн дунд чамаас болж энэ бүх зүйл болж байна. Чи ер нь дээвэр дээр өнжүүд юу хийсэн тухайга хэлэхгүй мүү гэдэл бас л муухай хор хийхэн тэр. Чолк сурагч бүр баараг солиорох гээд байсан тул өнөө танхаа сурагч чинь биеийн тамирын заалны агуулгад хийгээд чи ер нь чимээгөө байхгүй бол бүгд балрах гээд байна гэдэл түгжээд яваад өгдөг. Хүүхдүүд бүгд компьютер дээр хичээлээ хийж байхад чолк сурагч харагдаж эхлэх ба тэнд нь өнгөрдөг өнжүүч мөн харагддаг. Танхаа сурагч гайхан очтол чолк сурагч төгжээгээ талаа гарчихсан өнжүүгийн сүнс намаа гаргаж өгсөн. Одоо бүгдийг хэдүүлээ хэлийдэх үү? Гуйж байна өнжүү намайг бас чамайг ална штэ гэдэл хууж байхдаа санаандгүй танхаа сурагчийг татаж унгаагаад ухаан алдулчихдаг. Танхаа сурагч жухаан ороод сургуулийн дээвэр дээр гартал чолк сурагч зогсчихсон. Нудахгүй өнжүүгийн сүнс биднийг бүгдийг нь ална. Би өдөр болгон аавда зодуулахаас залхаж байна. Ер нь ингэж амьдрахаас үхсэн илүү тайван юм байна гэж хэлээд л дээврээс унцчихдаг. Манай Сүүич доороос нь үүнийг нүдэрээ харан ёстой л нэг шоконд орхон тэр. Бусад хөгтөөд ч мөн үүнийг олж мэдэж тэрүүгээр нэг үмэн дэгтэн. Бүр цагаандаа гарсан танхаа сурагч өнөө менежерийнхээ өрөөнд нууцаар ороод өнөө бахархлын түлхүүрийг хулгайлах гэж байхад өнгөрдөг өнжүүгийн дуу гарч ирэн энэ ганц түлхүүрээс олж чи ихчт минь муу зүйл хийсэн үү гэдэл дайрахад танхаа сурагч юмар цохон унгаагаад түлхүүрийг нь аваад уг нь Сүүи үхстэй байсан юм. Танаа тэнийг ихчил өөрөө үхсэн хэмээн хэлээд яваад өгдөг. Хоёр ч найз нь ойр ойрхон өнгөрөөд манай Сүүи бүр эм орчихсон сууж байхад танхаа сурагч орж ирээд сүм рүү явж хамтдаа залбиран нүглээ намжлыгээд манай Сүүийг дагуулад явдаг. Танхаа сурагч дөнгөж сүмд орсноо манай Сүүийг түгжээд одоо л өстой үнэн төрхөө ил гаргаж эхлэндэ. Чи болон танаа найз өнжүүгээс олж миний сурлага дээшлэхгүй байсан. Бүр их сургуульд ороход ч хэцүү болсон. Дээр нь чи миний бүр хайртай залууг булаасан гэдэл ярьж гарна.
Кадр солигдоход өнгөрсөнд юу болсон тухай хэдүүлээ олж мэднэ. Охтууд нөгөө сүмдээ байж байхад танхаа сурагч миний сурлага 1-р ойрноос унаж би бүр бахархлын түлхүүрээ авч үлдэж чадахгүй. Бүр цаашлаад коллеж руу ч орж чадахгүй байна. Ингэж байснаас үхсэн минь дээр гэхэд чоолох сурагч бас л аавда зодуулчихсан байх ба би ч гэсэн үхмээр байна. Аавда байнга зодууснаас болж би бүр түрүү жил амиа орлох гэж оролдож байсан. Гэдэл ярилцаж байхад манай сүүи дундуур нь орж ирэн би жирэмсэн. Би та хоёртай хамт амиа орлож болох уу хэмээн хэлсэн байдаг. Ингэснээр танхаа болон чоолох сурагч нар хамтдаа хонож байхдаа танхаа сурагч нэгэн балиар зүйл бодож олсон байдаг. Тэр нь сүүитэй хамт сургуулийн дээврээс үсрэн амиа хорлоё гэд тангараг өргөе. Мэдээж хоёулаа өөрсдөө үсрэлгүй сүүийг үсрэгээд амийг хорлуулах хэмээн ярилцсан тохирсон байдаг. Кадр солигдож буцаад одоо үедээ ирэхэд цагаандаа гарсан танхаа сурагч манай сүүийг микрофоны утсаар боон одоо ингээд найз өнжүү рүүгээ явдаа гэдэл яг алах гэж байхад 이제 언제 따라서 죽을 수 있어. 난 그냥 언제 대신 널 죽여주는. 잘못. 어찌야! 너 때문에 이렇게 된 거니까. хамаг зүйлийн хорыг хутгадаг танхаа сурагч сүүгийн найз өнжүүгийн сүнс болон өөрийн найз чоолох сурагчийн сүнс нарт алуулан өнгөрдөг. Үйл явдал дахин өнгөрсөн үедээ буцахад манай сүүи найз өнжүүдээ би жирэмсэн болсон. Чамд хэлж чадахгүй айгаа зүхтаагаад байсан юм аа. Би амиа хорлохоор болсон. Гэхэд найз өнжүү нь хоёулаа үргэлж хамт байна гэд ярьсан бистэ. Чи үнэхээр шийдсэн бол би чамтай хамт үхнэ л гэсэн байдаг. Киноны эхэнд гардаг хуруу маань хурууга зусаад яг тангараа өргөж байхад хаалга балбан орж ирсэн хүн нь найз өнжүүн байсан ба хамтдаа өгөхээр нэгэн чийдээд очсон байдаг. Манай сүүвич найздаа зөндөө олон удаа хэрэггүй гэсэн ч найз өнжүүн үргэлж хамт байна гэсэн амлалтаа зурчихгүй гэдэл дээвэрлөө хамт гарсан байдаг. 3, 2, 1 хэмээн тоолоод яг үсрэх үед мэдээж танхаа болон чоолох сурагч нар урагшаа биш хойшоогоо үсэрсэн ба үүнийг нь анзаарсан манай сүүи найз өнжүүгээ авран татах гэж үдсэн боловч чадалгүй унгаасан байдаг. Ингэж л хөөрхий өнжүү охин төрсөн дүүгийнхаа нүдэн дээр өгсөн байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай сүүи найз өнжүүгийнхаа сүнстэй хамт дээвэр дээр зогсон уучлалахгүй байх ба намлалтаа биелүүлнэ хэмээн яг үсрэх гэж байхад гарыг натхан болиулсан хүн нь найз өнжүүгийнх нь дүүн байдаг. Найз өнжүүгийнх нь сүнс одооноос чи миний дүүгийн ихч боллоо шүү. Өхөж болохгүй. Амьдр хэмээн хэлээд л яваад өгдөг. Манай сүүийг жирэмслүүлээд хайж явдаг. Өнөө залуу бас л нэг өөр охины толгойг эргүүлчихсэн явах ба яг лифтэнд ороод охин нь эргэн харуул хэдийнэ өнгөрсөн өнжүү байхан тэр. Энэ хогийн залууд юу тохиолдох нь ойлгомжтой гэх мессежээр кино маань дуусдаг. Энэ анги чинь бас л эвгүй анги байна шүү. Миний бодлоор л одоо хүртэл ярьсан 5 ангийн 2-т буюу нөгөө хүслийн шатны араас л орохоор анги байна да. Яг тэгээд энэ болтол үзсэн бүх бамбарнуудаа баярлаа. Дараагийн анги нь удахгүй тул мэдээж лайк сабаа дараад зүсгэлээ байж байгаарай.